Одоогоос 15 жилийн өмнө Монгол Улсын их хурлаас гамшигаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн онцгой байдлын алба байгуулагдаж байсан бөгөөд энэ жил онцгой байдлын байгууллага байгуулагдсны 15 жилийн ой тохиож байна. Ой тохиолдуулан Говьсөнбөр аймгийн онцгой байдлын газраас онцгой байдлын албыг сурчлах зорилгоор гал унтраах аврах ажиллагааны үзүүлбэр сургалтыг зохион байгуулж, бие бэлтрийн 224 тоо дасгалыг хийн, эр зоригоор зэвсгэлсэн их цагийн их орончид урлагийн тоглолтыг төлөвлөсөн бөгөөд үндэсний аюулгүй байдлын тусгайлсан чиглэл үүрэг бүхий байгууллагуудын ёслолын жагсаалыг зохион байгууллаа. Өдрлийн үеэр хамтран ажилладаг аж ахуйн нэгжүүдээс албан хаагчдыг шагнаж урамшуулах үйл ажиллагаа зохион байгуулснаас гадна дэлхийн зүүн бор өндөр нэг олон улсын байгууллагаас хүүхдийн өсвөрийн аврагч бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх ажлын хүрээнд сургалтын өрөө танхимыг бий болгох, гал унтраагуур, үлээгч аппарат, суурин компьютер, өнгөт принтер, анхан тусламжийн цүнхийг хүлээлгэн өгсөн байна. За өнөөдөр онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсны 15 жилийн тохиож байна. Онцгой байдлын албанд ажиллаж байсан үе ахмадууд одоо ажиллаж байгаа албан ажилтан албан хаагчтай онцгой байдлын алба үүсэн байгуулагдсны 15 жилийн юуны өмнө хүргэмээр байна. За өнөөдөр Говьсөнбөр аймгийн онцгой байдлын газраас 15 жилийн онцгой байдлын албыг сурчлах ажлын хүрээнд иргэдрүүгээр чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Монгол Улсын засгийн газрын 23 дугаар тогтоолоор иргэн төвтэй төрийн үйлчлэгээний жил болгосон зарласан байгаа. Үүнтэй холбоотойгоор аймгийн засаг даргын тамгын газрын дэргэд харьяа төрийн захиргаа удирдлагын хэлтс, түүний харьяанд байдаг агентлагууд, онцгой байдлын газар, мэргэжлийн хэлтийн газар, сумын засаг даргын тамгын газар, Шивээгов сумын засаг даргын тамгын газар, Баянтал сумын засаг даргын тамгын газартай хамтран иргэдэд үйлчлэх нийтийн удирдлагыг өнөөдөр зохион байгуулж ажиллаж байна. За эдгээр байгууллагуудаас иргэдэд төрийн үйлчлэгийг төргийн шуурхай хүргэх үүднээс лабораторийн шинжилгээ, галын аюулгүй байдлын дүгнэлт, зөвшөөрөл, зураг, байрлагын зураг хянах, гамшигаас хамгаалах төлөвлөгөөнд төлөвлөгөөг хянах, заавар зөвлөгөө өгөх гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа зохион байгуулж байна. Мөн онцгой байдлын газрын хамт олонны зүгээс иргэдэд урлагийн тоглолт, мөн гал унтраах, тархалтын сургууль, бие бэлтрийн хөгжил, ерөнхий хөгжлийн 224 тоо дасгал гэх мэтлэн урлаг спортын үйл ажиллагааг зохион байгуулан явуулж байна. Говьсөнбөр аймгийн цагдаагийн хэлтсээс байгууллагын соёлыг дээшлүүлэх хаяны хүрээнд нээлттэй өдөрлөг зохион байгуулсан бөгөөд өдөрлөгт Говьсөнбөр аймаг дахь цагдаагийн хэлтс, аймгийн прокурорын газар, Авто эрэм төв, Монгол даатгал, Талс занар авто сургууль зэрэг байгууллагууд оролцсон байна. За Монгол Улсын засгийн газраас 2019 оныг эргэн төвтэй үйлчлэгийн жил болгосонтой холбоотойгоор аймгийн цагдаагийн хэлтээс прокурорын газар, Авто эрэм төв, за Талс занар авто сургуультай хамтраад нээлттэй алганы өдөрлөгийг зохион байгуулж байна. За нээлттэй алганы өдөрлөгөөр байгууллагууд өөрсдийнхөө чиглэлээр иргэдэд мэдээллийг хүргэж байна. За үйл ажиллагааныхаа танилцуулгыг хийсэн. За мөн цагдаагийн хэлтсээс эрүүл цагдаа хөтөлбөрийн хүрээнд Giant Mongolia хувьцат компанитай хамтраад иргэдэд бас ингээд дугуйны сурталчилгааг бас хийж байгаа. За та үнэхээр өөр таалагдсан дугуйгаа бас эндээ сонгох боломжтой юм аа. За манай цагдаагаас олон дугуйны компани судалж үзсний үндсэн дээр за хамгийн чанартай, хамгийн найдвартай гэсэн энэ дугуйг сонгоод байгаамаа. За энэ маань болохоор зэрэг цагдаагийн ерөнхий газраас хэрэгжүүлж байгаа эрүүл цагдаа хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээ юм аа. За тэгээ бид энэ нээлттэй алганы өдрөөр энэ компани аваад иргэдэд бас өөрсдөө судалж байгаа ч гэсэн иргэдэд бас энэ талаар танилцуулга хийгээд зорьсон юм аа. Монгол Улсын засгийн газраас 2019 оныг эргэн төвтэй үйлчлэгээний жил болгосонтой холбогдуулаад өнөөдөр нээлттэй алганы өдрөлөг аймгийн цагдаагийн хэлтстэй хамтран прокурорын байгууллага хамтдаа оролцож байна. Өнөөдрийн нээлттэй алганд одоо иргэдийн санал хүсэлтийг авч байна. За мөн одоо эрүүгийн салбар эрхээ бас үн төлбөргөө лавлгын мэдээллийг одоо иргэдэд үн төлбөргөө өгж байна. Тэгээд өнөөдрийн нээлттэй алганы өдрөлөгт одоо тус аймгийн иргэдийг одоо нээлттэй өргөн оролцохыг өсөж байна. Говьсөнбөр аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын ээлжид бус 13 дахь хуралдаан боллоо. Хуралдаанаар сумдаг төлөвлөлт хийх газрын хэмжээ байршил, заагийг батлах тухай, аймаг орон нутгийн төсвийн шилжих үлдэгдлээ санхүүжүүлэх зарлалын жагсаалт батлах тухай, аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын шагналын журмыг шинжилэн батлах тухай гэх мэт асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн танилцуулга санал асуулгыг Боржгон чуулгад зохион байгууллаа.
Уг хэлцүүлэгт улсын их хурлын гишүүн Мөнх Цэцэг, хүний эрхийн үндэсний комиссийн дарга Бямдорч, хууль зүйн ухааны доктор Мөнх Сайхан нар оролцсон бөгөөд хэлцүүлийн үеэр Говьсөнбөр аймгийн иргэд хөдөлмөрчид үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлснээс гадна өөрсдийн санал хүсэлтэд хэлсэн байна. Говьсөнбөр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт баригдах үйлчлэгээний төв бүхий 240 айлын орон сууцны шав тавих арга хэмжээ зохион байгуулагдав. Арга хэмжээнд улсын их хурлын гишүүн Дэлгэр Сайхан, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батцам, засаг дарга Батцуур болон иргэд оршин суугчид оролцлоо. Орон сууцны цогцлборын дэр бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд улсын төсвөөс 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд гүйцэтгэгчийг сонгон шалгуулах ажил явагдаж байна. Цогцлбор нь 60 айлын 4 орон сууц үйлчлэгээний төв автомашины зогсоол зэрэгс бүрдэх бөгөөд барилгын гүйцэтгэгчээр Дорногов аймагт 1100 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулсан туршлагатай гантуулга тэрэг хариуцлагатай үндэсний компани ажиллахаар болсон байна. Говьсөнбөр аймгийн хувьд нийт төрхийн 44% нь нийтийн болон хувийн орон сууцнд, 16% нь сууцны байшинд, 40% нь гэрт амьдарч байгаа бөгөөд энэхүү 240 айлын орон сууц ашиглалтанд орсноор аймгийн хэмжээнд орон сууцны хангамж 5.2%-аар нэмэгдэх тооцоо гараад байна.